Бусад өдөртэй адил өнөөдөр 16 мянган чингэлгийг Европ, Аз номхон далайн хооронд тээвэрлэж байна. Өнгөрсөн жил 15.8 тэрлион Америк долларын барааг олон улсын зах зээл дээр арилсан бөгөөд Хятад улс ганцаараа 143 тэрлион Америк долларын барааг экспортлжээ. Олон улсын худалдаан зөвхөн экспортлогч болон импортлогч оронд ашигтай байгаа зогсохгүй, барааг дамжуулан тээвэрлэж байгаа оронд мөн ашигтай. Эдгээр дамжуулан тээвэрлэгч орнууд дамжуулан тээвэрлэх үйлчилгээг экспортлох замаар орлого олж болно. Энэ үйлчилгээг үзүүлснээр гадаад худалдааны гүйлгээ хурдсах, импортоор үүсэх ханш уналт багасах, төгрөгийн арилжааны ханш тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх боломжтой. Монгол улсын одоогийн дид бүтэц муу, далаад гарцгүй зэрэгс шалтгаалan дамжин өнгөрөх тээврийн 96% нь Улаанбаатар төмөр зам буюу Монгол улсын цорын ганц төмөр замыг ашигладаг. Монгол улсын төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр нь хурдтай нэмэгдэж байна. 2000-аас 2005 онд Монгол улсын төмөр замаар тээвэрлсэн нийт ачаандах дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 16.5%-аас 34.6% болж өсчээ. Мөн 2003-аас 2006 он хүртэлх 3 жилд дамжин өнгөрөх тээврээс олсон орлого 30% буюу 68 тэрбум төгрөгөөс 101 тэрбум төгрөг болж өсчээ. Улаанбаатар төмөр зам нь Хятад, Өмнөд Азиас ирж байгаа барааг Орос, Европ дахь хэрэглэгчдийн зах зээл рүү дамжуулан тээвэрлэх гол төмөр зам юм. Гэвч энэ зах зээлд бусад тоглогчид бий. Энэхүү ачаал хэлхтэй замаар тээвэрлэж байгаа бараа нь манай өрсөлдөгч 2 орн болох Казахстан, Оросын нутгаар дамжин өнгөрөх боломжтой. Орос болон Европын зах зээлд хүрэхийн тулд өрсөлдөгчид төмөр замууд тус бүрдээ өөр замаар тээвэрлэх боловч Орос Екатеринбург хотоос цааш нэг төмөр замаар дамждаг. Тиймээс Екатеринбург хотод хүрэх хамгийн богино замтай төмөр зам нь илүү давуу талтай байна. Монгол улсын төмөр зам нь хамгийн дөт зам буюу Тянжинаас Бээжин, Улаанбаатар, Ирхүү, Екатеринбург чиглэлд нийт 5975 км үргэлжилдэг. Энэ нь Манжуур, Оросын замаас 748 км, Казахстаны замаас 513 км тус богино юм. Харамсалтай нь Транс-Азийн төмөр замыг ашиглан бараа тээвэрлэх эрэлт Монголын одоогийн дид бүтцийн хүчин чадлаас илүү хурдан нэмэгдэж байна. Жишээ нь 2006 онд Монгол улс дамжин өнгөрөх тээврээс Казахстан улсаас 4.6 дахин бага орлого олжээ. Монгол улсын орлого 86 сая Америк доллар байхад Казахстаних 394 сая 600 мянган Америк доллар байна. Хэмжээний хувьд 2006 онд Монгол улсын төмөр зам Казахстанихаас 7.2 сая тонноор бага бараа тээвэрлсэн гэсэн үг юм. Монгол улс дамжин өнгөрөх тээврээс олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өрсөлдөхүйц гэдгээр бид яг юу хэлээд байна вэ? Энд бид манай оронд дамжин өнгөрөх ачааг хурдан шуурхай тээвэрлэх чадвараа дээшлүүлэхийг хэлж байгаа. Ингэснээр зардлыг бууруулж үйлчилгээний чанарыг дээшлүүл. Энэ тохиолдолд манай улс бусад төмөр замаас илүү хямд үнээр сайн үйлчилгээ үзүүлж дамжин өнгөрөх бизнесийг цэцэглэн хөгжүүлэх замаар орлого олоод иж болох юм. Хэрвээ төмөр замын салбарт зохистой анхаарал хандуулж оновчтой хөрөнгө оруулбал дамжин өнгөрөх тээврийн бизнес эх 6 жилд 13%, 21 жилд 88% тус өсөх боломжтой. Дэлхийн эдийн засгийн форумоос өрсөлдөх чадварыг тодорхойлдог 12 тулгуур үзүүлэлтийн нэг нь дид бүтэц юм. Тус форумын шалгуур үзүүлэлтээр манай улсын дид бүтэцийн чанар нь 134 орноос 133-т буюу сүүлээсээ 2 дугаарт орсон байна. Замын чанар 134-т чагсаж байна. Төмөр замын дид бүтэцийн чанар 74, агаарын тээврийн дид бүтэцийн чанар 130, цахилгаан хангамжийн чанар 113, телефон утасны шугамын чанар 101. Ингэж дид бүтцийг 6 үзүүлэлтээр тодорхойлоход 3-т нь манай улс хамгийн доогуур үзүүлэлттэй 10 орны тоонд орж байгаа юм. Төмөр замын хувьд манай улс 74-т орсон бол өрсөлдөгч Казахстаны төмөр зам 34-т орсон байна. Казахстан гайлын бүрдүүлэлтэд боловсронгуй болгож дид бүтцээ сайжруулж өрсөлдөх чадвараа өсгөж байна. 2003 онд Казахстан Хятад улстай гэрээ байгуулсан нь тус улсын гайлын хяналт шалгалтын цагийг 1 цаг 30 минутаар бууруулахад тус төхөн болжээ. Казахстаны дид бүтцийн хөгжлөн дамжин өнгөрөх тээврээс олох орлогыг нэмэгдүүлж 2003 оны 240 сая Америк доллароос 2005 онд 360 сая Америк доллар болж өсчээ. Мөн 2007-оос 2015 онд Казахстан төмөр замыг сайжруулах 2 үе шаттай төсөл хэрэгжүүлж Хятад улсаас илүү их ачаа тээвэрлэх боломжтой болно. Оросын төмөр замын дид бүтц нь 32-т орсон нь мөн дээгүүр орж байна. Орос улс Манжуур Оросын төмөр замын дамжин өнгөрөх тээврээ нэмэгдүүлэхээр арга хэмжээ авч байна. 2008 онд Владивостокийн ачаа тээврийн цэгийг өргөтгөж, улмаар 3 дахин илүү ачаа боловсруулах хүчин чадалтай болгож, Забайкальскад шинээр цэг нээсэн байна. Энэ нь тус хотын ачаа боловсруулах хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлжээ.
Орос болон Казахстаны чиглэлийн замын өрсөлдөөнийг юу өдөөж байна вэ? Хөрөнгө оруулалт. 1995-аас 2007 оны хооронд Орос улс 10 тэрбум 340 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг төмөр замын салбартаа оруулж, Казахстан 749 сая Америк долларыг зарсан байхад Улаанбаатар төмөр зам дөнгөж 210 сая Америк долларыг оруулжээ. Хөрөнгө оруулаагүйгээс манай улсын төмөр замын дэд бүтцэн үнэндээ транзит тээвэрлэгчдийн Улаанбаатар төмөр замын шугамыг ашиглах сонирхлыг бууруулж байгаа юм. Хятадд төвтэй олон улсын тээвэр зуучийн компаниуд нь Казахстаны төмөр замын дамжин өнгөрүүлэх байгууламжтай ойр байхын тулд урамч зэрэг хотууд руу нүүж байна. Оросын замтай ойр байхын тулд бусад үйлдвэрлэгч компаниуд Хятад улс дотроо нүүж байна. Худалдаачид тээвэрлэлтийн замыг сонгохдоо мэдээжээр сайн ажилдаг шуурхай төмөр замыг илүүд үздэг. Харамсалтай нь Монголын төмөр зам хуучирсан, удаан. Байдал яагаад ийм босныг одоо харцгаая. Зам бол асуудал. Юуны өмнө Монголд цахилгаан төмөр зам байхгүй. Вагон зүтгүүр дизель түлшээр явхад хүрдэг. Үүнийг Оросын 42911 км урт цахилгаан төмөр зам, Казахстаны 4143 км урт замтай харьцуултаа. Дараа нь төмөр замын рельсийн стандарт зам төмрийн чанар нь өндөр хурдны галт тэргийн ачааллыг даахгүй. Хэрвээ галт тэрэг илүү хурдан явах шаардлагатай бол энэ нь замыг улам муутгах болно. Монголын зүтгүүр вагон галт тэргүүд нь тооны хувьд цөөн хуучирсан байдаг. 2007 онд зүтгүүрүүдийн 85% нь хуучирсан технологитой байсан бөгөөд байнга эвдэрдэг байжээ. Эдгээр зүтгүүрүүд нь удаан нүүрсээр ажилдаг, сэлбэг хэрэгсэл нь олдохдоо муу. Монголын төмөр зам нь нөөц муутай, вагонууд нь хуучин, ашиглалтын хугацаа нь дууссан байна. Улаанбаатар төмөр замын галт тэрэгний 31% нь 35-аас 54 настай. Галт тэрэгний ашиглалтын хугацаа нь 35 жил байдаг. Тэгэхээр галт тэрэгний нөөцийн 3/1 нь ашиглалтын хугацаагаа дуусгасан харагдаж байна. Галт тэрэгний 40% нь ашиглалтын хугацааныхаа эцэст нь ирсэн. Монголын төмөр замын өртөөнүүд нь хангалтгүй. Тэнцвэргүй дамжуулах гогцоотой бөгөөд бусад галт тэргийг өнгөрөөхийн тулд өртөөн дээр удаан зогсоход хүргэж, улмаар барааны дамжин өнгөрөх хугацааг уртсахдаг. Ингээд Улаанбаатар төмөр замын хагас автомат тохиоллын системээр энэхүү адармаатай төмөр замын тээврийг удирдахад маш хэцүү юм. Бүрэн автомат систем байхгүй байгаа нь бас аюулгүй байдлын нэг эрсдэл юм. Хожимдохоос өмнө төмөр замын салбарыг боловсронгуй болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг Монгол улс хаанаас олж болох вэ? Төмөр замын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт хийхэд Монгол улсын төсөв хүрэхгүй. Тиймээс Монгол улс хувийн хөрөнгө оруулагчдын төмөр замд оруулах хөрөнгийг талархан хүлээн авч төрөөс ил тод зохицуулан чиглүүлэх болно гэдгийг ойлгуулах нь маш чухал юм. Монгол улсын засгийн газар 2007 оны төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын салбарт хувийн хвшлийн хөрөнгө оруулахыг зөвшөөрөн зөв шийдвэр гаргасан. Энэ хуулиар төмөр замын суур бүтцэн төрийн өмч байхаар заасан. Харин зүтгүүр вагон эзэмших, тэдгээр үйлчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хувийн хвшлийн аж ахуйн нэгж гүйцэтгэж болох боломжийг нээсэн юм. Улаанбаатар төмөр зам өнөөгийн техник эдийн засгийн байдал бол хувийн хвшлийг энэ салбарт илүү эрчимтэйгээр өргөн хүрээгээр оролцох тийм боломж нь өнөөдөр нээгдэж байгаа гэж бас ойлгож болох юм аа. Ягаад тэгэхээр тэр 2007 он төмөр замын тээврийн тухай хуулиар бол хувийн хвшил өнөөдөр үйлчилж байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглаад тээвэр хийх бололцоотой. Энэ хуулиар өөрөө баталгаажсан. Тийм учраас манай хувийн хвшлийн компаниуд бол одоо өөрсдөө зүтгүүрээ оруулж ирээд, вагоноо оруулж, хөдөлгөөрөлтгүүнээ оруулж ирээд ингээд тодорхой одоо ачаа илгээгч хүлээ авахч нартай гэрээ хийгээд ингээ явах нь бололцоо. Харамсалтай нь хуулийн хэрэгжилтийг хангах эрх бүхий институцийн бүтэц бий болоогүй. Хувийн хөрөнгө оруулалтыг хамгаалах дүрм журмыг боловсруулж мөрдүүлээгүй. Одоогийн хуулиар хараад бус зохицуулагч байхгүй. Үнэн дээр төмөр замын газрын даргаыг зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд тавилдаг. Үүний зэрэгцээ тухайн яам Улаанбаатар төмөр замын хувьцаа эзэмшигч байдаг. Энэ нь тухайн яам төмөр замын салбарт бизнесийн болон бодлогын ашиг сонирхолтой болохыг илтгэж байгаа бөгөөд улмаар зохицуулалтын тухай ярихад ашиг сонирхлын асар том зөрчил гарах болно. Энэ салбарын хөгжлийн нэг гол хөшүүр нь мэдээж өрсөлдөөн. Өрсөлдөөнийг бол ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн этгээд байж л одоо бий болгодог. Асуудал гол нь өрсөлдөөнтэй байгаа. Өрсөлдөөн чөлөөт буюу ил тод, шудраг тэгш хэрхэн хэм хэмжээнд явагдаж гинэ гэдэг асуудал. Ер нь тэгж явагдах ёстой. Товчоор хэлбэл эргэцэн зүйн орчин байж өрсөлдөөн чөлөөтэй байна. Өрсөлдөөн чөлөөтэй байх юм бол одоо салбарын доктортой хөгжлийг одоо хөгжлийн гол огтур нөхцөл болж хангагдана гэж ойлгож байна.
Мөн 2007 оны хууль хувийн компаниудаас ашиглалтын болон үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахаар төмөр замын газарт өргөдөл гаргахыг шаарддаг. Гэвч төмөр замын газрын зохицуулах боломжгүй хөрөнгө оруулалтын хэлбэрүүд оршиж байна. Жишээ нь төмөр замын газар зүтгүүр түрээслэх сонирхолтой хувийн компанийн үйл ажиллагааг зохицуулах боломжгүй. Энэ нь Трансконы жишээнээс харагдах бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдыг засгийн газрын бодлого боловсронгуй болохыг хүлээхэд хүргэж эсвэл өөр оронд хөрөнгө оруулахад хөдөлгдөг. За энэ зүтгүүрийг бид нар бүгдийн татвар тусаас бодлож байгаа 2008 онд импорт оруулж ирсэн. Өнөөдрийг хүртэл төмөр замаар үйлчлэгээ явуулах ажил хийгдэж чадахгүй зогсож байна. Энэ бол хэд хэдэн асуудлуудаас үүдэлтэй шүүж байна. Нэгдүгээр одоо хууль эрх зүйн талаасаа бас хууль эрх зүйн актууд маань хангалттай байна уугүй юу гэсэн асуудлууд бодогдож байна. Хоёрдугаар тэр одоогийн байдлаар хэрэгжих ёстой байсан хуулиуд маань хэрэгжиж чадж гин үү? Энийг хэрэгжүүлдэг субъектууд хангалттай ажиллаж чадж байгаа асуудлууд яригдах ёстой хаа. Мөн хувийн үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл авлаа гэж бодоход дүрм журам нь хувийн болон улсын төмөр замын компаниудын дунд шудраг өрсөлдөөн бий болоход чухал хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Жишээ нь төмөр замын үйлчилгээ үзүүлдэг бүх аж ахуйн нэгжүүдэд нэг дүрмээр тоглох боломж олгох, татварыг ижил хэмжээгээр төлөх үү? Дотоодын аяллаа үн тариф ямар байх вэ? Бүх аж ахуйн нэгжүүдэд үн тарифыг өөр тогтвортой тогтоох уу? Бүх үйлчилгээ үзүүлэгч нар аюулгүй ажиллагааны нэг журмыг мөрдөх үү? Жишээ нь зүтгүүрийн жолоочийн үнэмлэх олгох тухайд янз бүрийн ачаанд төмөр замын хуваарийг хэрхэн тогтоох вэ? Бүх аж ахуйн нэгжүүд зам ашиглах тэгш эрхтэй байх уу? Эдгээр бүх асуултанд хариу авах тодорхой эрх бүхий байгууллага байхгүй байна. Хариулт байсан ч хэрэгжүүлэх тогтсон журам байхгүй байгаа юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд төмөр замын хууль, төмөр замын тээврийн тухай энэ хууль үйлчилсэн хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй асуудлууд бас гарч тулгарч байна. Энэ нь юу гэхээр тус хуулинд өмчийн олон хэлбэр байж болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн боловч өшөө наривчилсан зохицуулт хийх заалтуудыг нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гарч ирээд байна. Төмөр зам гэх мэт дэд бүтцэх хөрөнгө оруулалт нь урт хугацааных бөгөөд хойч үеийнхэнд ашиг тусаа өгөх нь дамжиггүй. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн энэ эзэгтэй үед цаг гаргаж төмөр зам руу хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх хууль эрх зүйн сайн орчин бүрдүүлэх нь зүйтэй. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг хараат бус ил тод хяналттай уялдуулах нь Монгол Улсын төмөр замын сүлжээг орчин үеийн болгож улмаар Монгол Улсын замыг хамгийн өрсөлдөхүйц дамжин өнгөрөх тээврийн зам болгох арга хэрэгсэл болох юм. Халуун сэдв хөтөлбөр ингээд дуусч байна. Монгол улс дахь дамжин өнгөрөх тээврийн талаар та зарим нэг сонирхолтой зүйлийг мэдэж авсан байхаа гэдэгт бид найдаж байна.